Манай компани 2012 онд цэцэрлэг байгууллагыг сургуулийн өмнөх боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулаад ингээ 10 жил болж байна. Тэгээ бид бол жилээс жилд бол үйл ажиллагааныхаа чиг үүргийг одоо нэмж ажиллаад одоо цогцлборын хүрээнд ажиллаж байгаа. Бид нар энэ оролцоо төсөлд бол хандаж ингээд сургуулийн өмнөх боловсролын туслах багшийг бол сонгож авсан. Тэгээд энэ төслийн маань үр нөлөө юу вэ гэхээр зэрэг өнөөдөр одоо энэ зах зээлийн энэ хүнд нөхцөлд яг хүний нөөцийн асуудал тулгымцсан асуудлын нэг байгаа. За хүмүүсийг бид нар сургаж бэлтгээд доктор сурстай ажилуулах чиглэлээр бол компани захиргаа анхаарч ажилладаг. Ажлын байран дээр бэлтгэдэггүй байдаг, шантардаг. Энэ өөрийнхөө зорилгоо тодорхойлоогүй учраас одоо цалин мөнгө голддог юм, ажлын байраа ойлгохгүй байгаад ингээ гараа явдаг. Энэ нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яамны энэ хэрэгжүүлж байгаа оролцоо төслийнхэн бол өөр. Тэр хүнд бол өөрийнх нь одоо яг зорилгын юу хийхин тийм ээ ингээд сургаад бүр толгойд нь суулгацсан учраас би бол энэ төсөлд хамрагдсанараа одоо маш хариуцлагатай болж байна. Би энийгээ бол үүргээ ингэж биелүүлэх ёстой гэдгийг ухамсарлаж ирсэн учраас тэр хүмүүс бол ажилдаа цагаа барьдаг, ажилд үүргээ бүцэгтэй хариуцлагатай ханддаг. Ингээд ер нь бол бас их зүгээр юм байна гэж би ойлгож байгаа. Нөгөө талаас бас бид нар чинь 3 талт гэрээ байгуулад ажиллаж байгаа болохоор хөтөлбөр халамж үйлчлэгийн хэцээс хяналт тавьдаг. Ажлын байран дээр нэрж зураг авалт хийсэн нөгөө хүүхдүүдтэйгээ яг тоглоод нөгөө хүүхдүүдтэйгээ яаж ажиллаж гэнэ үү гэд ингэсэн тэрэнд бол бас эрэг холбоотой байгаа нь бол их зүгээр юм байна гэж бодогдсон шүү.